цагаан уулаа өгтөө лавгагийн 5 баяр гэдэг. Одоо 35 настай. 1998-аас 2002 оны хооронд кино урлагийн дэд сургуулийг төрийн сонирхолтой урлагийн яваа сэтгэлтэн Бадрахын Сумхүү найруулагчийн шав болж төгссөн. За одоо нийт би өчргүүний хахтар тоолж байгаа юм байна. Гэхдээ яг дэлгэцэнд гарсан кино зохиолуудын тоо гэх юм бол нэг 8-9 байгаа хаа. Амин дэвсэн төрсөн зориг. Нэр төртэйгээр амиа өргөцгөө. Хараад ицэн таг. Бид алхам урагшил. Ос. Монгол ерөөсөн мэрэгжлийн кино зохиолж баг байхгүй. Тийм. Хуучин бол яг кино зохиолоор дагнаа бичиж ирсэн. Одоо Сомон ширийн дашдаар угаач гэдэг юм уу тийм. Одоо Дармын Бат хоёргаа тэгээд одоо дожоод орчгаа гомбгаа тэр яг кино зохиолоор бичээд яг мэрэгжлийн төвшөнд ирсэн байсан байхгүй. Одоо тэгээд тэрнийхээ дараа 90-ад оноос хойш ерөөсө дурын болгон кино зохиолж байна. Тэгсэн чинь ерөөсө ямар ч юм кино зохиолын киноны талаар мэдлэггүй, бараг амьдралдаа бараг цөөхөн кино үзчихсэн хүмүүс кино зохиол бичээд эхлэнгүүт энэ чинь нөгөө кино зохиол гэдэг юм өөрөө учир замбраагаа алдаж эхэлсэн байхгүй. Ядад кино зохиол, мэрэгжлийн кино зохиол байхгүй маа гэхэд ядад найруулагч мэрэгчлээ хүн, ядад жүжигчин мэрэгчлээ хүн кино зохиолыг бичиж эхлэмээр байгаа байхгүй. Тэгэхээр кино зохиолын асуудал бол хамгийн их тулгымцсан асуудал. Мэргэжлийн кино зохиолч хэрэгтэй. Одоо бид мэтийн хүмүүс бол тэгээд дөхүүлээд орхиж байгаа байхгүй. 70% кино яг төгс кино зохиол бичиж чадахгүй байгаа. Зүгээр нэг нөгөө хэлгээд дөхүүлээл хайж. За амьдралын амжиргааны хувьд гэх юм бол бичсэн кино зохиолынхаа мөнгөөр бол би гэр бүлээ яг үнийг хийж чадахгүй. Баруунд бол тэгдэг, Холливуудад бол тэгдэг гэл тээ. Тэгээ би ятсан жишээ дагчих. Нөхдүүд бол бичсэн кино зохиолоор дахиад 2 жил өөрийгөө тэгдэг байхгүй. Дахиад өөр юу ч хийх шаардлагатай. Энэ 2 жилийн хугацаанд хашууд юу хийдэг вэ гэхээр судалгаагаа хийдэг. Тэ? Эсвэл Монголын тухай баримт кино, эсвэл Монголын тухай кино бичиж гэж бодох юм бол хашууд Монголд ядаж 6 сар амьдардаг байхгүй. Бид нар одоо яаж юм гэхээр юу амралтанд явах чадваргүй амьд биш зүгээр хоногийн хоолндоо талхандаа үрчдэг. Ямар нэгэн түүхэн архив рүү ч юм уу орлогоогүйгээр кино зохиолж ирдэг байхгүй. Тэгээ эн чинь нөгөө нэг түүхий кино гэдэг чинь одоо энэ байхгүй. Судалгаагүй кино гэдэг чинь тийм. Төр засгаас кино урлагийг анхаарах хэрэгтэй гэж би боддог. Орос жишээлбэл кино урлагийн хорооны дараагаар нь кино урлагийг дэмжих хорон сангийнхан дараагаар нь Михалков ажилладаг. Михалков нэг ийм хүлээн зөвшөөрүүлсэн байхгүй. Юу вэ гэхээр кинонд хөрөнгө оруулсан фирмүүд, компаниуд, концернуудыг татвараас чөлөөлдөг. 5% ч гэдэг юм 10% ч юм уу тодорхой хэмжээний татвар чөлөөлдөг. Нөгөө том компаниудаас нөгөө том компаниудын жил төлдөг татвараас нь одоо хэдэн тэрбум рубль төлдөг тийм. Тэрнээс нь 5% гэдэг бол бас амар том, асар том нэлгээ олчиж байгаа байхгүй. Тэгээд ирэхэд нөгөө компаниуд чинь кинонд хөрөнгө хаясаагүй дуртай сонирхолтой болчихдог. Бараг булаацлалт. Хоёр дахь том гавь нь юу вэ гэхээр эх орны дайны түүхэн сэдвтэй 4 кино жил заавал хийх ёстой. Тэр нь заавал төр заавал оролцож мөнгө тодорхой хэмжээний мөнгөний өгөх ёстой ч 80% ч юм уу 60% ч юм өгөх ёстой гэсэн тийм заалтууд оруулагдсан. Энэ юу гэхээр нэгдүгээр нөгөө түүхээ мэддэг болж байгаа залуучууд. Тэгээ үнэн бод түүхийг үзүүлдэг. Хоёрдугаар энийгээ дагаад чанартай уран бүтээлүүд төрчихөж байгаа. Энэ нөгөө нэг уран бүтээлчд асар том дадлах сургууль болж ирдэг тийм. Дараагийнхаа уран бүтээл рүү явах. Уран бүтээлийнх нь үйл ажиллагаа нь завсралгаагүй явагдах бас нэг аюул сэжим бүр нь болоод байгаа байхгүй. Манайд ерөөсөө ийм л юм баймаар санагдаад байна. Энийгээ дагаад уран бүтээлтийн амжиргаан сайжрна, уран бүтээлчд тийм өнөөдөр би орой очтой 4 ширхэг өндөг барьж гэртээ очиндоо гихтээ гол нь биш.
өнөөдөр би 4 сцен авна шүү дээ гэдэг юм толгойд нормоор байгаа байхгүй. Тэ амжиргаа юу хоёр нь уран бүтээл хоёр нь салж өгмөр байна. Тэг яг бид нар тэгээ хитнээ ингэж ярьж байгаа ч гэсэн үнийг хэлэхэд бол би одоо гэртээ орохдоо нэг талх аваад орно л гэж бодож суучлаа. Бүгд харин бол 923-ын 1 дубль 2 гэлээ гүрвний болдоос ирдэг дуу хоёр зам. Юу болсон гинэ? 3 зам байдаг л та. Дандаа мөнгөний кино хийж болно. Эсвэл зөвхөн уран бүтээлээ хөөгөөд тэ хинч үзэхгүй ч байсан хамаагүй кино хийгээд явж болно. Эсвэл хинч үзэхээр бас мөнгө олж болох. Тэгсэн мөртлөө хүнд бас юм өгөхөөр тийм кино хийх бас боломж байдаг. Тэгээ миний зүгээр хүсэл бол миний кино зохиол бичсэн гэдэг хүсэл бол кино зохиол нэг ийм кино зохиол бичсэн гэдэг мөрөөдөл 3 дахь тав байхгүй. Үзэгчид үзэх дуртай тий тэрийг хийсэн найруулагч маань тэрийг хийсэн продюсер маань хийж чадахгүй. Тэгээд миний дараагийн уран бүтээлийн амжиргааны төвшин миний дараагийн уран бүтээлийн дэвсгэр суур болсон мөнгө нь орж ирдэг. А тэгсэн мөртөө үзэгчид тэндээс нэг юм ойлгоод байдаг. Зургийн дараагаа явуулсан юм. Хийж исэн ажиллаа орох талаар гэвэл 6 сар хэрэг орхисон шүү дээ. Юу хийсэн бэ гэхээр өмнөдний 8 байсан байхгүй. Тэгээ урдаас 90-ээс 90 цаатлын бас нэг жижиг хотоос одоо нэрийг мартчихсан. Өмнөд зөөж үтсэн байхгүй. Тэгээ би шатсан байхгүй. Тэгэхээр би өөрөө хийж чадахгүй юм байлаа. Онгон нөгөө нэг юм бичих юмсан, юм хийх юмсан тий. Бусдад бас нэг өгөөт юм хийх юмсан гэдэг нэг тийм гэгэн хүсэл мөрөөдлөө бас нүгээр зөөрөгөө зогоож юм л та. Тэгээ би өөрөө л хийж чадахгүй. Кино урлагийг магтуул бас муулуул гэхээр маш их өгөөжтэй. Нэгдүгээр хүн чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа юм тий. А хоёрдугаар киногоор дамжаад түүхээ мэддэг болно. Асар их мэдлэгтэй болно. Очиж үзээгүй улсдаа кино урлагаар дамжуулаад хурж болно. Ном хоёроор. Зөв хүн болж хүмүүжгэд тодорхой хэмжээний нөлөөтэй урлаг дагсан хүн гэж буруу юм болдог тий. Муу нөлөөнд ихэлтэй. Тэгэхээр энэ дээр бол одоо нэг уран бүтээлчийн донжийн олох гэдэг нэг юм байдаг. Тэр л байх хэрэгтэй болов тий. Кино үзэл кино зохиол бичээд эхлэхээр би өөр 5 баяр болдог байхгүй. Одоо энэ ярьж байгаа шал өөр 5 баяр болдог. Би тэрэн дээр яг жинхэнэ тэнд яг жинхэнэ миний 5 баяр баггүй 5 баяр гарч ирдэг болоо гэж би боддог байна. А одоо л би кино зохиолч харагдах гэж ярьж шít. Ер нь бол тий. Уран дуулан битгэж дуутай хуртай урт уртгай тулган. Өнөөгийн залуучууд зовж үзээгүй учраас жаргалын төлөө тэмцэж мэдэхгүй. Аюу их боломжтой мөртлөө боломжоо олж хардаг нэг нь байна, олж харахгүй байгаа залуучууд дэндүүл ах шиг байна л да. Үзэгчид огт Монгол киногоо үзэхэ болчвол яах вэ? Тийм энэ ч амар том өрсөлдөөн шүү. Үзэгчтэй ер нь бол бид нар уран бүтээл бид сайн кино хийхгүй үзэгчтэй алдах юм байна да. Тийм огт Монгол кино үзэхэ болчвол яана гэдэг нь бас амар их айс. Монгол биш сайхан шүү. Дуртай юм хийж юм хөтөлмөрөдлөө үзэж юм. Тийм өглөө 9 цагаас босоод заавал нэг хоолоо боосон балер зангаа зүгээд ширээний ард даргынхаа үгэнд ороод ингээд энэ хідэн төгрөгийн илүү унж унгаал команда хийгээл тэгээд хүнд авилах юм уу тэр мэр гэж хэлүүлэхгүй надад сайхан биш. Хинт намайг ад үзэхгүй. Хүмүүс намайг шүмжиллэх зөвхөн уран бүтээлээр нь шүмжилж байна. Миний хийсэн ажлыг шүмжилж байна. Тэр нь сайхан биш. Өндөр миний команд одоо миний төрөвчөнд өнөөдөр хідэн төгрөг байна л доо. 200 төгрөг байна. Тэгээ гэр орох учраас алхаа харчин. Тэгвэл юу гэхээр надад энэ 200 төгрөг орилын биш байхгүй. Асуудал биш. Өнөөдөр би 200 төгрөгтэй байна уу 200 мянган цаастай байна уу өөр асуудал. Хамгийн гол нь би одоо гэртээ очиод дахиад бичгийнхаа ширээний харцсан. Энд миний хувьд хаас заргал. Миний мөрөөдөл. Аюулгүй
арилгын шүүдэд тусан шүү дээ. Тэгээ шууд л ингээл нөлөөлөд ороод ирэхгүй л дээ. Тэгээ шууд нүдэн дээр харагдсан шүү дээ. Кинонаар бол би одоо нуугаад байгаа шүү дээ. Продюсерууд бол нэг тиймэрхүү мөнгө олдог арга байна шүү дээ. Чи манай кинонд тэдэнд төгрөг оруулчих юм бол танаа найз хүүхний чинь гол төр тоглолт гэдэг юм уу те. Тослох төр тоглолт гэдэг юм уу. Тэгээд ойлгол л үстэй тийм биз дээ. Нэг хэлбэр шүү дээ. Тиймэрхүү асуудлууд байж л байдаг шүү дээ. Яа одоо нуухгүй хэлжлээ тэгээд одоо киношт манай чи одоо бас ярих юм бодож ирээч гэж загнахлаа хэл та. Тэг байна да. Арилгын шүүдэд тусаагүй ганц зүг болон байхгүй. Энэ амьдралд миний хамгийн үнэтэй зүйл бол миний гэр бүл. Тэгээ миний хийж байгаа ажил. Монгол хүний зан чанарын онцлог байна л да. Ухаантай, гүндүүгүй, тий. Хүлээцтэй сайхан зан чанарууд байдаг шүү. За нэг иймэрхүү ч хүн болов уу гэж бодсон юм аа. Дүүм. Хүчтэй хооголтын кинотай байна. Тэгээ би одоохондоо бас арга хэлбэр олж чадахгүй байна. Би бол өөрийгөө яг сайхан монгол онцлогтой кино зохиол бичсэн. Надад тийм зохиол байхгүй. Кино бол зөвхөн мөнгө олох гэж зүгээр тий хийдэг юм бол биш шүү. Кино ч өөрөө давхар бас цаанаа зорилготой байдгийг. Эний чинь аюул олон уран бүтээлчид бүхэл бүтэн амьдралаа зойлж эхнэр хүүхдээ хайж хаягдаж зөвхөн уран бүтээл хийхин төлөө тэмцдэг бүхэл бүтэн амьдралынхаа утга учирыг зориулсан маш олон уран бүтээлчид бий. Тэдний битгий дормжлоороо гэж хэлмээр байна. Охид өрөн бол 923-ийн 3 дубль 1 гэрэл гүрний болдоо гүрний дуу хоёр замаар телевизийн ширээл бол бизнесийн асар том зах зээл. Мөн сургалтын асар том гар явлага. Янгон киног үзээд асар олон солонгос хоолны тоогооч болох гэж зорьсон гэж ярьдаг билээ. Монгол хүн монголоор үлдмээр биш. Тэсэл ингээл та солонгос кино үздэг эсвэл солонгос K-pop сонсдог тэр залуу нэг залуу бит хоёр адилхан нэг зовлон дууны. Тэр залуу дааж чадахгүй. Амаа. Би бол дааж. Яг бит хоёр яг адилхан турах байхгүй. Тэр бол амаа сэтгэлээр нөөлн ашиг. Би бол даагаад гар. Кино орчуулгын салбарын тухайд гэх юм бол бас л нийтдээ шүү дээ. Ер нь бол тийм. Солт гэдэг кино үү тийм. Жүжигч Анжелин Жолин гин тоглосон. Тэр киног очиод давс орон сайхны киног орчуулсан. Хүний нэр орчуулдаггүй гэдгийг мэдгүй юм хайшиг. Dancing on the string held by all those big shots. Бурхан аав кино. Гайхаад үтсэн чи залмалч гэж байна. Хавар нүгчсэн юм. Godfather гэдэг үг тийм. Тэр кино үзэж байгаагүй байхгүй. Кино үзэж байгаагүй гэж кино орчуулна гэж юу гэдэг юм. Тэгэл киноч одоо юу юм? Мөнгө олохыг хүссэн хүн болгоны гүйжж бол самарддаг чи хог новш тоогоо юу юм? Гүү шүү дээ. Энд чинь хүмүүс сэтгэл зүрхээр зориулж ажилладаг. Окей. Гот. Ави. Хүний тухай. Хоёрыг нүдшил тухай бидний. Яг Чингис хаан гэдэг бол бидний бахархал. Монгол хүмүүс заавал байх хэрэгтэй бахархал. Би монгол хүн шүү. Тэр амгшил, тэр бардамнал Чингис хаанаар дамжиж хүрдэг. Хийж л байлээ. Хамгийн гол нь Чингис хаан бол монгол хүн юм шүү, хятад хүн биш шүү гэдгийг л харуулж авах хэрэгтэй. Энэ дээр одоо яаж хийж байгаад монгол зөвлөх байдаг юм уу? Яа гэм. Товоогийн Чингистэй Чингис хаан өгсөн чинь айлан дуулагчны минь хоолойтой гэдэг айлгаа авсан юм. Халимгийн Чингис хаан дээр мэрэгдүү давтлаа гэсэн чинь Чингис хаан чапаасаа гараад ирсэн. Тэгээ энэ дээр чи бид нар өөртөө зөвлөгөө өгөөр байгаа. Бид нар чи энэ дээр чи бас нэгцэн ойлголттой болгомоо байна шүү. Тэгээ
Чингис хаан гэдэг бол яхахгүй монголчууд Монгол тулахтны, Монгол туурхтны, эсхий туурхтны юм. Эсхий туурхтны өмч гэж бодож байна. Тэгэхээр эндээ заавал нэг тийм монголчуудын оролцоо заавал байж ах хэрэгтэй.